Сая үнэлгээ өгөөд байгаа нь өөрөө хооронд нь өрсөлдүүлэх юм боломж айгүй бүрдэх юм болов уу гэж хараад байгаа. Хот байгуулалт талаасаа дэд бүтцээр л өнөөдөр 25 он гэхэд ийм үзүүлэлттэй байгаа юм бол 2030 он 40 он гэхэд аль хотууд дээр төсвийн хөрөнгө оруулалтыг илүү одоо оруулах хэрэгтэй бай гэдэг ирээм айгүй хялбар гараад ирэх болов уу гэж хараад байгаа. Аль төсөл дээр төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулах вэ гэдэг тэр ирээм гараад ирэх юм боломж бол гарч ирж байгаа гэж бодож байгаа. За сая хэлсэнчлэн яг яармаг буян тухай хотуудын хувьд болохоор шин суурьшлийн бүс байгаад байгаа. Тэгэхээр энэ шин суурьшлийн бүсүүд дээр аль болох ажлын байрыг нэмэгдүүлэх, оршин суугчид илүү суух суурьшлийн бүсүүд шинээр үүсгэж байгаа учраас дэд бүтцийн дотроо дулаан цахилгааны асуудлуудыг бол зайлшгүй шийдэх ёстой гэсэн эрэм дараалал гарч ирэх болов уу гэж харж байна. Харин эсвэргээрээ нөгөө хотын төвийн хэсгүүд буюу за Сүхбаатар, Баянгол гих зэрэг хотууд өнөөдөр жишээ нь Улаанбаатар хотын нөгөө энэ түүхэн дурсгал барилгууд дээр яриад үзэхээр яг түүхэн дурсгал барилгуудыг харж хамгаалж байгаа бүтэц оронтой жишээ байхгүй байх жишээ нь. Тэгэхээр хэврээ бид Сүхбаатар хот гэж яг энэ хотын төвийг Сүхбаатар хот гэдэг бүтэцтэй болоод ирэхин цагт Сүхбаатар хотын хот төлөвлөлтийн одоо департамент нь өөрөө энэ одоо хуучин барилгуудыг засарч хамгаалж явах хэрэгтэй тийм бүтэц бүр зайлшгүй орох хэрэгтэй тийм бүтэн хилдэс баг ажиллах хэрэгтэй гэж ингэж хараад байгаа. Улаанбаатарын хотын хүрээнд ингээ аваад үзчихээр ч тэр за яам дээрэж тэр энэ асуудлаас ингээд шийдэгдэхгүй байгаа асуудлууд бас үүсэж байгаа учраас хот болгоны онцлог тааруулсан бүтэц зохион байгуулалтыг бол хийх бүрэн бололцоотой гэж харж байгаа. Харин эсвэргээрээ хотын хойд захын хэсэг Чингэлтэй, Сумын хайрхан, Амгалан, за Баянзүрх гих зэрэг дахин төлөвлөлтийн төслүүд нь голчлон хэрэгжиж байгаа хэсгүүд дээр бол мэдээж дахиад өөр бодлогод хараа явагдах бах. Тэн дээр бол аль болох гэр хорооллын бүсүүдийг дахин төлөвлөх, орон сууцны бүс гэж бас байгаа. Хамгийн нам давхрын буюу за хэрвээ хүн гад одоо 200 хүн гад хүрэхгүй 150 хүн гад хүрэхгүй бол за цахилгаан өмсдүүлэн татахгүй гэдэг ч юм уу. Тийм ингээ бодлогыг бол хэрэгжүүлэх бол бололцоотой болох болов уу гэж ингэж харж байгаа. Тэгэхээр ингэж хуваацснараа бас одоо байгаа хуваалтын хувьд нөгөө хот байгуулалт талаасаа бол арай ийм нөгөө even гэж ярьдаг шүү дээ. Тийм байдлаар бас хуваасан байгаа гэж харж байна.